Тулааны спортыг төлөөлдөг дэлхийн хамгийн том супер одолго Конор Макгрегор 5 жилийн дараа октагонд иргэн ирсэн ч тулаан маш харамсалтай байдлаар өндөрлөлөө. 5 жилийн өмнө Дастин Пориертэй тулдахад түүний хөл хуурч тулаан дууссан. Гэвчнүүдээ түүх дахин давтагдаж өвдгөө гэмтээснээр тулаанаа дуусгасан юм. Ингэснээр Конор Макгрегор 3 дараалж ялагдаж сэтгэл зүйд маш хүнд байдалд орлоо. Мөн тулааны араас Конорын карьер дууссан уу? Эсвэл түүнд итгэж найдаж болох уу гэх асуултууд гарч ирсэн юм. Тиймээс UFC 329-т юу болсон талаар иргэнэг санацгаая. Ингээд бичлэгээ эхэлцгээе. Хэдий тулаан хийгээгүй 5 жил болсон ч Конорын нөлөө хуучнах шиг хэвээр байсан. Хэвлэлийн урал, жин үзлэг, хац тулах мөч гэх мэт бүх үйл ажиллагаанд фэнүүд ирж орны дүүргэж байлаа. Конорын хил амж өмнөшөө супер байж үзэгчдийн байлдан дагуулсан. Энэ тулаанд ялчаад шууд Исламтай аврын төлөө үзэн гэх мэт том яриануд над үнэхээр таалагдсан. Гэхдээ тулаанд ялах магадлал хэр их вэ гэдэг асуулт давхар гарч иж байв. Тулаан хийгээгүй дэндүү утсан. Мөн өрсөлдөгч нь одоо цагийн шилдэгүүдийн нэг болох Макс Холлоуэй байсан тул ялах магадлал маш бага. Гэхдээ миний түүний ялж ялагдах нь чухал биш. Зүгээр тулах нь чухал байлаа. Түүний октагонд гарч ирэх мөч тулааны гүйцэтгэлийн тэсийн яд өвлөөсөн ч эхний довтлогонд өвдөн гэмтсэн юм. Энэ тулаанд Макгрегор өөрийгөө хуучны Макгрегор гэдгийг харуулах гэж их хичээсэн. Зарим талаар үнэхээр хуучны Макгрегор харагдаж байлаа. Гэвч Макгрегорын бие хуучных шиг байсангүй. Өвдөн түүний тэсрэлтийг дийлгүй газар унсан. Улмаар яриа өлгөө шууд ордны өргөсөн юм. Ийм зүйл харах нь фэнүүдэд мэдээж харамсалтай. Конор шүүмжилтэд үз яддаг хүмүүс төртөл үзэд өргөмөр дур зураг. Гэхдээ ийм төсөл Конорт хамгийн хүн тусал нь ойлгомжтой. Тэр энэ мэдрэмж яг л тамд байгаа юм шиг санагдаж байна гэж иргсэн. Ингэсээр Конор мэс засалт орж дахин урт хугацаанд амархаар боллоо. Хэдий хүчээр эргээрнэ гэж хэлсэн ч хүмүүс өнөмшгээгүй болсон. Одоо 38 настай. Өвдгөө эдгээс дараа нь өмнөшгөө бэлтгэлээж цаглаа баттай байна гэдэгт хэн ч итгэж чадахгүй. Тиймээс түүнийг ингээд дуусна уу гэх асуулт гарч иж байгаа юм. Минут Конор аль 9 жилийн өмнө болчих ёстой байсан гэж боддог. Эдди Альваресыг ялж давхар бүсний эзэн болчоод дараа нь Флойдтой боксцод 100 сая доллар авсныхан дараа тулааны замлан өндөрлүүлэх ёстой байсан. Гэвч Конор үргэлжлүүлэх шийдсэн. Тим том амжилт гаргаж 3 үеэр идэж дуусгаагүй хүмүүх хийсэн ч их спорттой өрхөлгүй тулдаж байгааг нь үнэлж хүндлэх нь зүйтэй. Харамсалтай тэр сүүлийн 5 тулаанаас 4 ялагдсан. Дахиж тулдсан ч ялагдах магадлал өндөр тул тулдах шаардлагагүй гэж хүмүүс үзэж байгаа. Гэхдээ Конор UFC-д ийсэн гэрээ нэг тулаан үлдсэн. Тэр тулаанаа эзнийхэн дараа зодог тайлж Альберсо тулааны замлан өндөрлүүлнэ гэж харж байна. Энэ тулаан харамсалтайгаар ингэж дууссан болохоор түүний өрсөлдөгч Макс Холлоуэй хэвэндээ байх. Тиймээс Конор сүүлийн тулаандаа бэлтгэхийн тулд маш том хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Шоу цэнгэнэ болж цаглаа баттайгаа бэлтгэлээ эрчимжүүлж фэнүүдийнхээ итгэлийг олж авах ёстой гэж бодож байна. Харин та бүх ямар бодолтой байна? Конор Макгрегорын сүүлийн бүжиг амжилттай байхын тулд юу их шаардлагатай вэ? Комент хэвтүүлдээгээрэй. Хэдий UFC 329 оргил тулаан харамсалтайгаар хурдан дууссан ч бус тулаанууд үнэхээр тасархай байлаа. Жишээ нь дэд оргил тулаанд болсон Пади Пимблет Бенуа Сантаны нарын тулаан ёстой таамагшгүй байсан. Карьерийг сэргээж 3 дараалж ясан Бенуа Сантаны өмнөх тулаандаа Justin Gage зодуулсан Пади Пимблет эсрэг ялах магадлал өндөртэй байсан ч Пади түүнийг 52 секундэд дуntууллаа. Хүмүүс түүний ясан амжилтуудыг үгүйсгэж хэд өндрөө үнэлэгдсэн тамирчин гэж шүүмжилж байсан. Гэвч энэ ялтар өөрийгөө хөөс биш шүү гэдгийг харуулж маш ганган ялт байгуулж шүүмжлэгчдийн амийг таглалаа. Магадгүй энэ ялтынхаа араас Илэ Топурэтэй үзэх боломжтой гэж харж байна. Топурэгийн дараа 2 сард ирнэ гэх мэдээ явж байсан. Харин Пади энэ тулаанд тохирол амсаагүй болохоор Илэгээ хүссэн өдөр тулдах боломжтой гэж бодож байна. What now? Am I finished? Who wants it next? Марио Баутиста ч өөрийгөө бантамчгийн топ тулаанчтай нэг гэдгийг харуулсан. Өмнө нь UFC-с анхны тулаанд Кори Сантагийн даран бараа ялагдж байсан. Тэрнээс хойш 13 тулааных 11-т нь ялснаар 2 тулаанч хоорондоо дахин тулдахаар болсон юм. Тулаан тун өрсөлдөөнтэй байсан. Эхний 2 үеийн дараа онооны харьцаа 1-1 байсан ч Баутиста 3 дугаар хийсэн гүйцэтгэлээр тулааны ялагч боллоо. Түүний өгсөн зүүн аж нь 3 дугаар явахад хангалттай байсан. Ингэсээр Баутиста өмнөх ялагдлын хариуг авч ээлжид нэг ялтаа байгууллаа. Хэдий олон тулаан ээж олон ялт байгуулсан ч бантамчингийн ангилал дэндүү өрсөлдөөнтэй байгаа тул авгын бүсний төлөө тулдах арай л болоогүй байна. Мира Петрийн хоёр дахиж үзэхээс гадна Шон Мали, Умар Нурмагомедов гэсэн хүмүүс хүлээж байгаа тул дахиад хэд хэдэн чансааны тулаан хийнэ гэж харж байна. Магадгүй дараагийн өрсөлдөгч нь Дэвид Мартинез гэж болох юм. Тиймээс цааш ч юу болохыг харж бай та. Мөн энэ ивентэд Брэндон Мороныг ялсан Леонер Кавана энэ удаа өөр нэг Брэндонтэй тулцсан. Мороныг ганхан ялж нээлт болоод байсан тэрээр хөөс үгүй юу гэдгийг хамгийн өндөр ялаанчингийн тулаанчдын нэг бол Ройвал шалах болсон юм. Гэхдээ Ройвал туршлага илүү гэдгийг харуулж эхний үед илүүрсэн. Дараагийн үед ч илүү явж байсан ч Кавана нокдаун хийж 20 дуурайг авсан. Харамсалтай нь 3 дахь үед Ройвал түүнийг боож ялт байгуулсан билээ. Миний үед Каванад итгэж түүнийг ялна гэж бодтол тийм зүйл болсонгүй. Магадгүй би Брэндон Мороныг өндөр үнэлсэн. Эсвэл Ройвалыг тутун үнэлсэн байх. Тиймээс Кавана дахиад туршлагачиж хэд хэдэн чанартай өрсөлдөгчдөд тулдах ёстой. Тэдний нэг нь Амир Албас явах гэж бодож байна. Эсвэл Алма Баяч явах боломжтой. Харин Ройвалын хувьд 2 дараалсан ялагдлаас эргэж ирж чадлаа. Гэхдээ энэ тулаанд яллаа гэд Ройвал аврагын төлөө өрсөлдөх боломж ирэхгүй. Ахаад 2-3 чансааны тулаан хийн. Түүний дараагийн өрсөлдөгч магадгүй Кёжи Хоригучи явах. Ройвалын үед дээр байгаа 3 өрсөлдөгчтэй 3-т нь ялагдсан болохоор замлан дээшлэгчгүй доошлогчгүй байдалтай болсон байгаа илээ.
UFC 329 шилдэг тулааны бонусыг Royal Cavan 2 авсан. Шилдэг гүйцэтгэлийн бонусыг Paddy Pimblett авсан. Харин түүнтэй хамт бонус авсан тулаанч бол King Green байлаа. Сүүлд UFC 328 тулцсан тэрээр дахин ойрхон тулаан аж Terence McKinney-тэй тулцсан юм. Terence McKinney-г би өмнөх хэд хэдэн бичлэгүүдээрээ дурдж байсан. Түүний сүүлдээс нь 7 тулаанд бүгд нэгдүгээрээ дууссан. UFC-ээс 13 тулаанаас ердөө 2 нь 2 дугаар үеэлээ орж байсан гэсэн сонирхолтой баримттай тулаанч юм. Тиймээс энэ тулаан эхний үед дуусах магадлал өндөр байлаа. Тулааны их нь McKinney илт илүү байсан. Тэр Green-ийг цустаа хольж бараг 18 гэж дүнхээр тулдж байлаа. Гэвч сүүлийн мөчөд Green эргэн ирж McKinney-г илүү хүчтэй цогцолт өгч газар унгав. Дараа нь Green байгаа бүхнийг гаргаж довтлсноор шүүгч үе дуусгаас 1 секунд юм тулааныг зогсоосон билээ. Ялагдлын даваан дээр Green сэтгэлийн хад гаргаж ялт байгуулснаар сүүлийн 7 сард 4-р ялаад байгаа юм. Мэдээж энэ төгс ялтын араас бонус авах нь зүй ёсны хэрэг байлаа. Мөн UFC 329-д үзэгчтэй хайртай тулаанчдын нэг Physical Asia шоуны оролцогч Robert Whittaker тулцсан. Сүүлийн тулаанд Renier Derrider тугаагцсан саналаар ялагдсан тэрээр бараг жил завсарласны эцэст хагас сүмжийнээр дэвшиж эхний тулаанд Nikita Krylov эсрэг хийхээ болсон юм. Тулааны үед тэрээр бүх үедэд илүү айж 3 дугаар тулааны дуусгасан. Ингэснээр Krylov сүүлийн 4 тулаантайгаа 3-т нь ялагдсан бол Whittaker чансааны 13-т бичигдэх боллоо. Замлынхаа сүүлсэд очиж байгаач Whittaker хагас сүмжингийн зарим чансааны тулаанчид ялж чадгаар харагдсан. Гэхдээ аврын төлөө элит төвшөнд би яриа жижигдэх юм шиг санагдлаа. Ямар ч тач Robert Whittaker 2 дараалал ялагдлаас эргэж ирж эхний ялтаа авч байгаа харахад сайхан байна. Мөн түүний жин агчаага шийдвэр хагас сүмжинг илүү сонирхолтой болгоод байна. UFC 329 ивэнтэд нэг үгээр дүгнвэл comeback буюу эргэн ирэлт гэж тодорхойлж болно. Conor McGregor 5 жилийн дараа эргэн ирсэн. Paddy Pimblett, Brandon Royval, Robert Whittaker нар өөрсдөө ялагдлаас эргэж ирж өрсөлдөгчдөд дуусгасан. King Green тулаанд ялагдж явж байгаад эргэн ирж гайхалтай ялт байгуулсан. Харин өөрийн замлаас эргэж амьдралаа эргүүлсэн байж болцсохгүй тулаанч нь Gable Stevenson байлаа. Gable Stevenson гэх энэ залуу 21 настай чөлөөт бүхий олимпийн алтан медаль хүртчихсэн тамирчин юм. Гэвч Америкт Олимпиас алтан медаль авлаа гэд амьдралын баталгаатай болно гэсэн үг биш. Монгол улсын хувьд Олимпиас медаль хүртсэн тамирчдыг бүх насаар нь сар болго урамшууллагч халамжилдаг бол Америкт нэг удаагийн мөнгөн шагнал өгдөг. Тиймд ч Америкийн нэгдсэн улсад бүгд Олимпийн дараах амьдралаа зөв өдөртөх шаардлага үүснэ. Орлого багтаа спортын төрөлд зарим дасгалжуулагч болно. Эсвэл хуваараа бизнес эрхэлж энгийн хүн шиг амьдрна. Үнэхээр онцгой тохиолдолд Kurt Angle шиг WWE суперод Henry Cejudo шиг UFC-ийн аврах төрөн гарч ирнэ. Харин Gable Stevenson-ийн хувьд тэр эхлээд WWE-д нэгдсэн чармсалтай бүтээгүй. Дараа нь NFL-д бас бүтлгүйтсэн. Тиймээс холбогдлоо түүний эцсийн найдар болоод байгаа юм. Түүний үед UFC-д ихний тулаанаа хийж Ellis-ийг нэгдүгээр дуусснаа 4-0 рекордтой болсон. Гэхдээ өрсөлдөгчөө яасан биш, харин яаж яасан илүү сонирхолтой санагдсан. Октогон дотор тэр хурдтай, хүчтэй, мэдрэмттэй байсан. Dana White түүний бүх биш, холбогдлоо шиг байсан гэж магтсан юм. He looked like a mixed martial artist. He didn't look like a wrestler to me. Гэхдээ түүний потенциалыг хаана очих вэ гэдэг хамгийн том асуулт болоод байна. Gable Stevenson нурууны үед яг DC шиг өндөртөж ур чадварын үед түүнээс тутахгүй. Мөн John Jones түүний дасгалжуулагч тул UFC-д амжилттай байж чадахч DC шиг амжилттай болно гэж хэлэхэд арай эрт байна. Хүнд жингийн англи хэдийн өрсөлдөөн багтааж Stevenson топ түвшинд очихын тулд бодит аюул болохыг зөрсөлдөгчтэй эхлээд тулдах хэрэгтэй гэж бодож байна. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Бидний хүссэн хүлээсэн Conor McGregor-ийн тулаан маань маш харамсалтай байдлаар дууссан ч бусад тулаанууд үнэхээр энэ ивэнтэд чимж чадлаа. Харин McGregor-ийн нөхцөл байдал хамгийн том асуулт тэмдэг болж үлдээд байна. Тэр дахиж тулдах уу? Тулсан ч бэртэхгүй гэсэн баталгаа байгаа юу? Фенотик итгэлийг хөсөрдүүлэхгүй чадахгүй гэх мэт олон асуулт үлдээсэн ивэнт боллоо. Та бүхэн энэ талаар ямар бодолтой байгааг коммент зүйлдэгээрэй. Мөн суугийн маань дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив илгээгээрэй. Баярлалаа.